Оксфордоос ирээд улс төрд орсон залуу чимэд дорж. За өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцөд тисэж үлдэх цорын ганц арга зам бол хөгжих. Тэгэхээр хөгжлийн бодлогод хүч нэмнэ гэсэн ийм өрөө үгийг чимэд орж өөрийнхөө фэйсбүүкт биччихсэн байна. Ямар бодлогоор яаж хүч нэмэх гэж байгаа тухайн асууя гэж бодлоо. Надад түүнээс асуух 55 асуулт байна. За сайхан амарсан уу? Сайн байна уу? Сайхан амарч байна. За микрофоно зурчээрээ. Дараад жоохон дэшээ нэ зурчил. Яг ингэж 55 асуултанд хариулахад билнэ. Билээ. За тэгвэл хайлаа шууд эхлэе. Шилээ яах юм? Сүүлийн үед ер нь онлайн дээр их идэвхтэй амьдарч байгаа тий. Одоо мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс гэх юм уу? Screen time харуулж болох уу? Өдөрт онлайн дээр хэдэн цаг болно. Би чинь Twitter-ийн амар идэвхтэй хэрэглэгч нарын нэг шүү дээ тий. Screen time. Өнгөрсөн 7 хоногийн дунд чинь 4 цаг 1 минут байсан байна. Гэхдээ 3 дахь өдөр нэлээд илүү ачаалж ирсэн байна. За скрин онлайн дээр дунджаар өдөрт 4 цаг амьдарч байгаа юм байна. Нүүр тулсан уулзалтан дээр хичнээн уулзалт хийж байна. Өдөрт нэг яг одоо бол Арсенал гишүүдтэй уулзж байна. Өдөрт ойролцоогоор нэг 6-аас 7 цаг. Яг уулзсан. Тий. Оксфордыг төгссөн хажимдарч. Оксфордыг сурвалж магистр амгаас. Ямар чиглэлээр вэ? Public policy одоо төрийн бодлого чиглэлээр амгаас. Оксфордоос хамгийн сайн сурсан зүйл. Бодлогын үнэлгээ. Ер нь засгийн газараас хэрэгжүүлж байгаа бодлогыг яаж үнэлдэг юм бэ гэдэг дээр илүү их цаг зарцуулсан. Тэгээд яаж бодлогоо хөтөлбөрүүдээ яаж сайжруулдаг, яаж шинээр дизайн хийдэг гэдэг юмас сурсан. Одоо тэрийг яаж одоо ашиглаж байгаа тухай хоёлаа хэсэг байжгаад ярилцсан. Өдөр тутмын мэдээлэл авдаг сувг. Голдуу интернет вебсайтуудаас мэдээлэл авч байгаа. Гэхдээ миний зүгээр байнга аксесс хийж байгааг нь харахаар нэг ойролцоогоор 60 орчим хувь нь олон нийтийн сүлжээ Twitter голдуу баг шиг байна. Тэгээд үдсэн 40% нь за 3/2 нь гадаад их сурвалжууд байгаа гэж бодож байна. Хэдүүлээ жоох ийш алхангаа ярилцъя доо. За одоо бол улс төрийн жинхэнэ халуун тогоонд буцалж явхад Оксфордоос сурсан зүйлс ер нь хэрэг болж байна. Яг юуг нь илүү ашиглаж байна? Монголд бол би бас нэг шууд хэлчихэд Монголд бол тэр орчин үеийн бусад улс орнуудын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулж тэгээд тэрийг үнэлдэг тийм систем Монголд байхгүй болохоор төдийлөх хэрэг болохгүй байгаа үнийг гэхэд бол. Гэхдээ бол бид нар тэр бодлогоо бол боловсруулдаг, тэрийг үнэлдэг, хэмждэг, сайжруулдаг тийм арга зүйг нэвтрүүлээ, тийм чадвартай болох хэрэгтэй. Ер нь Harvard, Oxford, Berkeley гэх том сургуулиудыг төгссөн ихэнх хүмүүс дандаа улс төрлөө хөтлөгдөж ороод байна л та. Яагаад? Би бүгдээрнгийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ энэ Harvard-ийн сургууль дээр байж байгаа Public Administration, Oxford-ийн Public Policy энэ бол өөрсдөө угаасаа төрийн захиргаа, төрийн бодлого гэсэн чиглэлүүд учраас бол улс төрлөө орж байгаа нь аргагүй бах. Манай төрийн байгууллагууд дээр байж байгаа merit тогтолцоо нь боловсролын төвшинг үнэлдэг. Зөвхөн ажилласан жилийн туршлагыг үнэлээд идэг учраас тэнд орж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа гэж бодож байна. Сүүлүүд ер нь өөрөн чин Twitter мэдээлэлээс хараад байхад өглөө тэнд орой энд гэлэх шиг тийм хэмнэлтэй байх шиг байна те. Юу хийж явж байна? Одоогор бол намын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд орон нутгийн намууд дээр ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоног, за 10 хоногийн хугацаанд би нийтдээ 9 аймаг өнөөдрийнхөөг оруулах юм бол 2 дүүрэг дээр, 3 дүүрэг дээр ажиллаж байгаа юм уу? Тэгэд ирэх 14 хоногийн хугацаанд бүх аймагуудаар явж дуусгах гэсэн. Одоо ер нь бэлтгэлээ хийж байгаа үеийн гэсэн үг үү? Тийм, сонгуулийн бэлтгэл ажил руу. Зүгээр хөдөөгөр яваад хотоос очисон хүний нүдээр харахад хамгийн хүчтэй төрж байгаа сэтгэл. Хөдөөгийн талаар уу? Тийм. Хөдөө бол ямар ч байсан зуд хоошлоо, цаг наашлаад сайхан болж байна. Хүмүүсийн сэтгэл тэнийж байна. Ядуурл маш их байна. Нийгмийн гүнзгий хуваагдалд орсон байна. Монголын нийгэм бүхэлдээ энэ улс төрийн одоо энэ талцал хуваагдлаас үүдсэн хуваагдал. Тэгээд нийгэм бол эв түнжингээ их алдж байна гэж бодогдож байна одоогор бол. Хөдөөгийн хүмүүс ер нь юу ярьж ин жирийн одоо намын бус хүмүүстэй яриад илгэж чадж гин үү?
Тэгээ би хөдөө өссөн учраас хөдөөгийн амьдралаа сайн мэднэ. Малчтын орлого бол сүүлийн жилүүдэд улам их буурлаа. Бараа бодит орлого. Хэдийгээр махны үн, ноодөрийн үн хэвэн байгаа ч гэсэндээ төгрөгийн худалдаа авах чадвар буурсантай холбоотой зардал нь маш их үнэтэй болж байна. Амжиргааны өртөг өндөр болж байна. Дундаж малчин бол Монголд мал аж ахуйгаас олж байгаа орлогоор амьдрах болцоогүй болж байна. Одоо та ардчилсан намд яг ямар статустай байдаг вүлээ? Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, ардчилсан намын улсын хурал дахь бүлгийн зөвлөх. Хэр ирэмбтэй албан тушаал вэ? Улс төрийн зөвлөл нь бол ардчилсан намын шийдвэр гаргах, гүйцэтгэх шийдвэр гаргах дээд байгууллага нь. Бодлого шийдвэрт нь хэр нөлөөтэй юм хүчтэй албан тушаал гэсэн үг үү? Яг хоо шийдвэр гаргадаг бүтцэд нь бол гишүүн байна гэсэн үг шүү дээ. Зүгээр миний хэр их нөлөөлж байгаа нь бол нөгөө миний гаргаж байгаа санаачлага юм уу. Тэгээд улс төрийн зөвлөлийн гишүүдийн дэмжиж байгаа хэсгээс хамаарал л да. Тэгээд шийдвэр гаргадаг хамгийн дээдлийн байгууллага нь ардчилсан нам юм. Анх яаж ардчилсан намтай холбогдсон бэ? Манай аав социал демократ намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Тэгээд гэр бүлийн үнэлсэн баг. Би 2001 онд анх ардчилсан намын гишүүн болж ирсэн. Өөрийн чинь Facebook руу орж харлаа л та. Тэгсэн чинь өөрчлөгдөж буй дэлхийн ертөнцид тисчүүлдэг цорын ганц арга зам бол хөгжих. Тэгээд хөгжлийн бодлогод хүч нэмнэ гэсэн ийм танилцуулга байсан. Энийг илүү одоо тодтогч тайлбарлаач. Орчлон дээр ганцхан тогтмол зүйл байдаг гэж. Тэр нь бол өөрчлөлт. Биологийн төрөл зүйлүүд ч гэсэндээ устдаж алга болж ирсэн, орчин улс орнууд ч гэсэндээ зарим нь сүнж мөхч, зарим нь хүчрхэгчж явж байгаа энэ бүх зүйл тогтлын цааталт бол өөрчлөлт л байгаа. Өөрчлөлт бол орчлонгийн абсолют тогтмол зүйл байгаа. Тэгэхээр энэ бидний амьдарч байгаа үед гэсэн өмнөх 20 дугаар зуун гэсэндээ өөрчлөлтийн л 100 байсан. Одоо бол дэлхийн нийтээр болж байгаа өөрчлөлт бол маш хурдтай хувьсаа өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн дунд бид нар амьдарч байна. Бидний энэ өөрчлөлтөд дасан зохицож чадвал бид нар Монгол улс оршин тогтно. Дасан зохицож чадахгүй бол энэ өөрчлөлтөнд давлгаанд хаягдаад үлдэнэ. Энэ бол ертөнцийн түгээмэл зүй тогтлуудын нэг гэж бодож байна. Тэгээд тэр хөгжилд одоо Монголын хөгжил Чимэд орж гэдэг хүний оруулах тэр хувь нэмэр. Би 2005 он Монгол Улсын их сургуулийг эдийн засгийн сургуулийг төгссөн. 2007 оноос хойшоо Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн зарим салбар руу, нийгмийн хөгжил ингээд олон салбарт боловсрол, эрүүл мэнд, бүс нутгийн эдийн засаг гэдэг олон салбарт судалгааны ажил хийж ирсэн. Тэгээ одоо ингээд харахад бол бараг 20 жилийн судалгааны ажлын туршлагатай байна. Тэгээд энэ нь бол дандаа улс орны бодлоготой холбоотой ажлууд байсан учраас миний хувьд бас 20 жилийн дараа өөртөө хийж байгаа улс орныхоо хүрээнд хөгжил дэвшилт хийж байгаа миний хувийн дүгнэлтүүд байгаа. Тэгээд тэр дүгнэлт нь бол одоо улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ямар ч байсан гэсэн нэг байр суурь болж оролцох ёстой гэсэн итгэл үнэмшил байгаа учраас би энэ хөгжилд хүч нэмнэ гэж боддоо шүү дээ өөрийгөө. Чимэд орж гэдэг хүний хамгийн их анхаардаг 3 сэдв. За хамгийн ихнийх нь бол эрүүл мэнд байх. Өөрийнхөө тэгээ гэр бүлийнхний эрүүл мэнд байх. За хоёрдугаарт нь бол Монгол улсын эдийн засгийн хөгжил. За сүүлийн үед их анхаарч байгаа сэдв бол би энэ улсынхаа бас эрүүл мэндийн салбарыг бас нэлээд ач холбогдлогоо уншаад бодлогууд нь яаж явж байгаа энэ чиглэл рүү нэлээд анхаарал хандуулж байгаа бас. Өөрийн чинь бичвэрүүдийг харж байхад бас эрчим хүчний салбарт нэлээд одоо анхаарч бичдэг харагдаж байсан. Тэгээд эрчим хүчний шинэ их усүр хэрэгтэйг бид нар бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Тулчсан асуудал. Тэгэхээр таны одоо энэ шийдэх гаргалгаа юу гэж хардаг вэ? Эрчим хүчний салбарыг бол би сүүлийн 2 жил нэлээд үзэж байгаа. Англид сурч байхдаа эрчим хүчний салбарын бодлого бас үзэжсэн. Тэгээд тэрнээсээ болоод ер нь Монгол улсын эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжил ямар хөө авах ингээд ерөнхий өөрийн төсөөлөлтэй. Монгол улс бол бурхнаас өгсөн хувь заяагаар гэх юм уу да Монгол улс бол эрчим хүчний бүс нутгийнхаа эрчим хүчний хамгийн том их усүртэй улс орнуудын нэг. Зүүн хойд Азийн эрчим хүчний одоо хэрэглээг бүрэн хангах хууц хэмжээний сэргийгдэх эрчим хүчний нөөцтэй. Тэгээд 1997 онд Кёотогийн протокол батлагдаад 2015 онд
Парисын хэлцээрээ бас цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэлцээрүүд батлагдсан. Анх удаага өнөөдөр 2024 он гэхэд анх удаага Монгол улсад эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээс үйлдвэрлээд экспортлох технологийн болон эдийн засгийн бодит боломж бүрдсэн. Тийм учраас бол Монгол улсын эрчим хүчний салбар бол өнөөдрийн бид нар зүгээр төсөөлөл л да. Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа нар салхины нөөц гэдэг бол өнөөдрийн бүгд найрамдах хятад улсын эрчим хүчний өнөөдрийн хэрэглэнээс хэд дахин том эрчим хүчний нөөцтэй. Тэгээд харамсалтай нь монголчууд бид нар газрын хэвлэлдээ байгаа хөрөн үрсийг ашиглаж цахилгаан дулаанаа бүрэн хөвлөрч чадахгүй өнөөдөр хүрчлээ шүү дээ. Гэхдээ би бол юунд итгэдэг вэ гэвэл өнөөдөр дэлхийн нийтээр эрчим хүчний шилжилт гээд явж байгаа энэ ойлголтын ард явж байгаа өөрчлөлт байна тий. Бүх одоо төхөөрөмжүүд цахилгааны хэлбэр шилжиж байгаа автомашинаас эхлээд тий. Энэ их өөрчлөлтийн үр дүнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл дээр Монгол улс бүс нутгийнхаа том тоглогч болж орж ирэх бололцоо бүрдсэн. Яг тэгвэл бүгд найрамдах хятад улсын аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэж байгаа аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг Европын зах зээл дээр гаргахад бараг 4% одоо нүүрс хүчлийнхээ татвар төлөх хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр хятадын аж үйлдвэрийн салбарын ирээдүйн одоо тэр цахилгааны үйлдвэрлэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр явах бүрэн боломж бүрдчихэд байгаа. Эдийн засгийн агуулгаараач тэр орчин үеийн сэргээгдэх эрчим хүчний нар салхины технологиудын өнөөдрийн хөрсөн түвшиндч тэр одоогийн Монгол улсад баригдаж байгаа шинээр баригдаж байгаа нүүрсний цахилгаан станцаас хамаагүй бага зардлаар бид нар цахилгаан үйлдвэрлээд эхний ээлжинд бүгд найрамдах хятад улсын зах зээл дээр цаашлах юм бол Зүүн Азийн Солонгосын Японы зах зээл дээр цахилгаанаа борлуулах боломжтой. Дамжуулах шүлжээний хувьд ч гэсэндээ боломжтой болсон. Их усрын үйлдвэрлэлийн хувьд ч боломжтой болсон. Одоо гагцгүй биднэрт бол зөв бодлого тэгээд бүс нутгийн орнууд ялангуяа хөрш оронтойгоо хамтарч ажиллах хамтын ажиллагааны механизмаа зөв ойлголцож тогтгол үлдчихэд байгаа гэж харж байна. Харамсалтай үед надад бол зүгээр харахад Улаанбаатар өвөлдөө дулааны хомсдолтой, цахилгааны хомсдолтой асар их эрчим хүчний нөөцдөр байгаа улс орн шүү дээ манайх. Харин ирээдүйн тухай сонсоход бол мэдээж гоё байна. Саяны яриа энэ төсөөлөлтэй. Гэхдээ бид нар яг өнгөрсөн хугацаанд одоо хүртэл бол шинэ их усүр нэмж чадахгүй байлаа шүү дээ. Геополитикийн нөлөөлөл болон дотоод улс төрчдийн шунал байсан болов уу гэж хардсан шүү. Ер нь яг Монголын эдийн засгийн орон зай дээр байж байгаа Монголд нэг цөөхөн компаниуд байгаа. 10 хүрэхгүй компани байгаа. Эдийн засгийн бараг бүх салбарт үйл ажиллагаа явуулж байна. Банк, санхүү, барилга, хөдөө аж ахуй, уул уурхай гэдэг Монгол улсын бараг бүх салбар эдийн засгийн бараг бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 10 орчим 10 хүрэхгүй компаниуд байгаа. Эдгээр компаниудын хоорондох бие биентэйгээ мөчөөрөхдөг гэх юм уу, биенийхээ өсөлтөөс чангаадаг энэ үйл явц бас энэ эрчим хүчний салбарт бас нэлээд том нөлөө үзүүлсэн гэж боддог нэг талаасаа. Нөгөө талаасаа Монгол улсад ерөөсөө бодлого боловсруулах, тэрийг хэрэгжүүлэх чадвар байхгүй болцсонтой холбоотой. Уг нь бол биднэрт яг дэргэд биднэрт эрчим хүчний хөрөн үүрс зөндөө байж байна. Монгол улс газрын тос байна. Одоо байгалийн хийн одоо юу нээгдэж байна, дөнгөжил нээгдэж гэж байна. Эхний судалгаануудын дүн нааштай гарч байна. Дээрээс нь уран байна. Усан цахилгаан станцууд, усны том голууд байна. Тэгэхээр харамсалтай нь бол бид нар энэ нөөцөө бол өнөөдөр хүртэл ашиглаж чадаагүй. Тэгэхээр би бол энд хоёр зүйлийг л онцлбороо. Нэг нь болохоор төр нь бодлогогүй байна. Хоёрт бие биенийхээ улнаас чангаасан цөөхөн том компаниуд хитрхий жижигхэн эдийн засаг дээр хитрхий их нөлөөтэй компаниудтай болцсонтой холбоотой гэж байна. Чөлөөт эдийн засагт учирч байгаа 3 сорилтыг юу гэж хардаг вэ? За хамгийн ихний том сорилт нь бол улс төрийн популизм тэгээд тэрэндээ тулгуурласан өмч хураах явдал. Одоо Монгол улсад өмчийн баталгаа алга болчлоо. Одоо өнөөдөр бол Монгол улсад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Хамгийн сүүлд баялагын сангийн тухай хууль баталснаар бол Монгол улсын уул уурхайн салбарт хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулалт хийх болцоог баг бүр мөсө хаачлаа. За гадаадын хөрөнгө оруулалтын талаар бол ярихчгүй. Хэрвээ энэ хууль хэрэгжээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрлөө авсан олон улсын хөрөнгийн бирж дээр гарцсан компаниудыг нийгэмчлэх юм бол Монголд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Бүр энэ удаад биш дараагийн 20 жилд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол энэ бол бодлогын маш том алдаа. За хоёрдугаарт нь нөлөөлж байгаа зүйл бол авилгал. Монгол бол төрийн бүх шатандаа авилгал идэгдсэн. Засгийн газрын яамдууд бол үндсэндээ бол тухайн салбарт нь үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлөг эзэмшдэг цөөхөн компаниудад баг хөвчлөгдсөн гэж хэлж болно. Энэ бол манай чөлөөт эдийн засгийг бол маш их дордуулж байгаа. За гурав дахь зүйл нь бол гадаадын хөрөнгө оруулалтын технологи дамжуулах чиглэлээр бид нэр маш том алдаа гаргасан. Технологи
орчин үеийн шин технологиуд орж ирж эдийн засагт эргэлтэнд орж иж илүү олон хүмүүс ажлын байртай болно. Илүү олон хүмүүс одоо эдийн засгийнхаа өсөлтөөс хувь хүртдэг болно шүү дээ. Тэгэхээр бол энэ технологи дамжуулалт байхгүйгээс Монголын компаниуд үндсэндээ бол технологийн хувьд бол нэлээд хоцрогдоод тэгээд хөдөлмөр шингээдэг хүмүүс ажилдаг салбарууд нь хөгжихөө болцоо. Одоо уулуурхаа банк санхүүгээс бусдыг аваад үзэх юм бол бус салбарууд нь ихэнх нь хасах сөрөг юутай өсөлттэй байгаа шүү дээ. Агшиж байгаа гэж хэлэх юм уу да. Хоёрхан салбар л өсөж байна. Уулуурхаа салбар, за тэрийг даасан тээвэр логистик, тэгээ банк санхүүгийн салбар л өсөлттэй гарч байна. Тэгээ бусад салбар нь хөгжихгүй байгаа. Манай улсад ер нь чөлөөт зах зээл жинхэнэ утгаараа хөгжих боломжтой. Боломжтой. Яагаад гэвэл онлууд чинь түгээмэл зүй тогтлох байхгүй. Монгол улс төрийн хүрээнд ялангуяа улс төрчдийн амнаас гардаг. За зарим салбарын мэрэгчлүүдийн амнаас гардаг сонио ойлголт байдаг. Монголд энэ өөр газрын Монгол тохирохгүй гэдэг ойлголт байдаг. Монгол улс бус улс орнуудаас өөрийн гэсэн онцлогтой, өөрийн өвөрмөц шин чанартай мэдээж биднэрт олон мянган жилийн түүх бидний Монголын ард түмний туулж ирсэн замнал магадгүй өмнөх нийгмийн социализмын үеийн нөлөөгөд олон зүйлээрээ бид нар өөр. Гэхдээ хүн төрөлхтний түгээмэл зүй тогтлыг онол гэдэг. Тэр онолууд бол хаанч хэрэгжин гагцгүй яах вэ гэхээр төрөө сулгаа их гэсэн эсвэл улс төрийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн хүмүүс хүн төрөлхтний явдаг түгээмэл зүй тогтол дээр тулгуурсан дүгнэлтэн дээр үндэслэж хүн төрөлхтний явдаг замаас өөр юм санал болгодог. Тэрийг бол Монгол өөр гэж тайлбарладаг. Энэ бол бидний хөгжлийн хамгийн том хөгжлийг улдан чангааж байгаа тийм зүйл. Тэрнээс биш монголчууд бол эрх чөлөөндөө хайртай. Монгол хүн болгон эрх чөлөөтэй одоо нуруу цэх цээж тэнгэр амьдрахыг хүсдэг. Тэгвэл ийш их хэсэг суугаад ярилцъя. За. Тэгвэл чөлөө зах зээл одоо хөгжих боломжтой байхад яагаад тэгвэл өдийг хүртэл чөлөөлөхгүй байгаа юм бэ? Энэ бол хоёр зүйлээс шалтгаалдаг гэж боддог би. Нэгдүгээрт нь бол социализмын үеийн өвөө бид нар тэгээд яваад байгаа. Одоо бид нар жишээлх юм бол эрчим хүчний үнэ, дулааны үнэ, за тэгэл тээврийн үнэ чөлөөлөхгүй байгаад нь шүү дээ. Яг тэгвэл социализмын үед энэ үнүүд улсаас тогтоодог үнүүд нь хэвээр үлдчихэд тэрийг ингээ жоохон өсгөөд байгаа болохоос чөлөө зах зээлийн зарчмаар нь явуулахгүй байгаа. Бусад салбаруудад үнийн чөлөөлсөн салбаруудад бол маш том ахиж дэвшил гарсан шүү дээ. Монголд одоо бусад бараа үйлчилгээ, одоо жишээлх юм бол зочдлын үйлчилгээ, хоолны үйлчилгээ, за ачаа тээврийн үйлчилгээ гэдэг ингээ чөлөөлсөн зах зээл үнүүд нь зүгээр ажиллаад, салбарууд нь зүгээр ажиллаад шүү дээ, тий. Тэгэхээр бид нар бол энэ чөлөөт зах зээлийн хамгийн суурь үн гэдэг бол чөлөөт эдийн засагт бүтээмжийн үнэлгээ байгаа тоххой ерөө цааталтаа. Цаатал ямар бараа бүтээгдэхүүн учраас юм уу? Эсвэл хүсэхгүй байгаа учраас. Яагаад гэвэл улс төрийн эрх мэдэлд үлдэхийн тулд бол иргэдийг төрөөс хараат байлгах нь ашигтай байдаг хэсэг бүлэг хүмүүс улс төрийн нам байна. Тийм учраас бол иргэдийг одоо бид нар та нарт бага үнэтэй гурил өгж байгаа шүү, бага үнэтэй мах өгж байгаа шүү, бага үнэтэй түлш өгж байгаа шүү, бага үнэтэй шатхуу өгж байгаа шүү гэдэг ийм зүйлээр иргэдийн иргэдийг өөрсдөөсөө хараат байлгах сонирхолтой улс төрийн хүчин байгаа учраас чөлөөлөхгүй байгаа. Тэрнээс биш бүгдийг чөлөөлчих юм бол зах зээл өөрийнхөө тогтсон үнэн дээр хүрээд ирнэ. Эргэлзээ тэрэггүй. Бид нар хэрвээ улс мөнгө гаргаж махны нөөц бүрдүүлэхгүй байх юм бол магадгүй эхний жилдээ үнийн савлгаа өндөр байх бах. 2 дахь 3 дахь жилээс нь эн чинь мах чи хавар үнэтэй болд юм байна гэд хүмүүс мах нөөцөлж эхлэв шүү дээ. Тэгэхээр зах зээл чи өөрөө үнэ тогтоож эхлэх. Жишээ нь саяны хэлсэн яг ойлголтын чинь нэг жишээ нь хамгийн сүүлд одоо энэ гурилын үн дээр явагдаж байгаа жишээ мөн үү? Мөн. Гурилын үнийг төрөөс импортын хязгаарлаж байгаа дотоодын гурилын үйлдвэрлэл дээр засгийн газраас татвар төлөгчид маш хэмжээний татаасаар төлж байгаа шүү дээ. Улаанбуудаа урамшуул тэгээд гисэн ч өнгөрсөн жил би нэг баримт хэллээ л да. Өнгөрсөн жилд 400 мянган тонн улаанбуудаа хурааж авсан гээд засгийн газраас урамшууллаа авцсан. Хэрвээ тэрний 200 мянган тонноор нь гурил үйлдвэрлэсэн байсан бол Монгол улс гурилын хомсдолд орж гурилын үн өсгөргүй байсан шүү дээ. Тэгэхээр улаанбуудаа цаасан дээр таригдаад цаасан дээрээс урамшууллаа авдаг болсон байна гэсэн үг байгаа. Бодитойгоор энэ бол хулгай шүү дээ. Чимэд орж гэдэг залуу их сургууль төгсөөд яг улс төрийн тухай энэ шийдвэр яаж гардаг тухай гаднаас нь шүүмжлээ тэр дэврэн байх үе чинь одоо яг ингээд дотор нь ороод ажиллахад хэр буурч байна. Романтизмаас реализм руу шилжиж байна гэсэн үг шүү дээ. Тий, угаасаа хүн залуу хэдий ч нэ залуу байна уу, хэдий ч нэ хүсэл мөрөөдөлтэй зарим асуудлыг шийдэхэд илүү амархан юм шиг санагддаг. Тэгээ дотор нь ажиллаад ирэхээр
олон талын мэдээж хэрэг энэ чинь Монголд ялангуяа ардчилсан намд бол олон ургалж үзэл янз бүрийн асуудлыг янз бүрийн өнцгөөс нь хардаг олон хүмүүсийн нэгдэл дотор тэр энэ зүг байсан юм а гэдгийг ойлголцоод хүрнэ гэдэг бол тийм ч амархан ажил биш. Гэхдээ ардчилсан намын дотоод энэ бүтэц зохион байгуулалт дотоод сонгуул нь бол энэ намыг нээлттэй систем доторх нээлттэй систем байлгадаг учраас харьцангуй бас хүмүүстэй ярилцаад ойлголцоод явхад бол амар байдаг. Тийм учраас ардчилсан намын аливаа асуудал дээрх байр суурь нэгдмэл байр суурь гаргахад хэцүү ч гэсэндээ ойлголцоод тэр шийдвэрээ гаргаж чаддаг энэ механизм нь бол ардчилсан нам дотор өөрт нь орж өөрөөр хэлэх юм бол дарганд шийдэж асуудлыг шийддэг хаалттай институт биш. Олуулаа ярьж хилцэж идэг мэдээж хугацаа ордог. Гэхдээ энэ бол боломжтой. Магадгүй хамгийн сайн шийдлийг олох арга зам байх гэж бодож байна. Нэг намд ангаараа засагласан 8 жил өнгөрчин шүү дээ. Энэ хугацаанд Монголын ардчлалд учирсан хамгийн том 3 сорилт гэх үү аюул. Би зүгээр нэг ганцхан өгүүлбэрээр хэлэхэд Монголын 8 жилийн хугацаанд Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийг 20 жилээр ухраажлаа. Монгол ардын нам. Би яагаад ингэж хэлж байгаа нэхээр Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх итгэлийг бол бүр мөстө устгатлаа. Энэ бид нар дахиад 10 жилийн хөдөлмөрийн дараа өмнөх байсан шигээ болж магадгүй. Монгол улсын хөгжлийн боломжийг бүтэн хаалаа. Улс төрийн популяцмаас шалтгаалаад одоо нүүрс зарагдах хугацаад бид нар 20 жил нүүрс зарж чадахгүй байх одоо. Тэгээ одоо бид нар нүүрс угаасаа 20 жилийн дараа хэрэггүй болно. Тэгэхэд бид нар өнгөрсөн 10 жилийн хугацаанд ядаж нүүрсээ зарж ирсэн бол Монгол улсын хөгжил дэвшилт ялангуяа энэ хойч ирээдүйнх нь боловсрол зарцуулах мөнгийг бид нар хөндлөх болцоотой байсан. Энийг бол алдсан. Монгол улсын эдийн засгийг одоо алдагдсан боломжийн өртгөөр нь тооцох юм бол олон зуун их найт төгрөгөөр хэмжигдэх байхаа бүр. Ягаад гэвэл бидний бүх боломжийг устгацсан учраас дахиад нэг амар хортой зүйл болж байгаа нь Монгол ардын намыг 2016 он төрийн эрхийн гарахад байжсэн хүүхэд өнөөдөр сургуулийн бага ангийн сурагч байж байгаа. 3 дугаар ангийн хүүхэд байж шүү дээ. Энэ хүүхдүүдийн насаар ингээ бодглохлоор бүтэн нэг үеийг хөгжлийн боломжоос нь таслаад үлдээсэн. Өнөөдөр Монгол бол дэлхийн улс орнууд маш хурдтай хөгжиж байгаа технологийн зуунд амьдарч байна. Монгол зүгээр яг байрандаа байж байгаа дэлхийн хамгийн хоцрогдсон орнуудын нэг болчихлоо. Энэ бол аимшигтай том хохирол. Энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол юу болох вэ? Энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол Монголд 2024 оны сонгуул дээр Монгол ардын нам ялах юм бол Монголд ардчлал байхгүй болно. Би хэд хэдэн жишээ хэлье. Одоо сая улсын хурлаар батлагдсан мал аж ахуйн малчтын анхдагч холбооны малчин ерхий холбооны тухай хууль гэж хууль батлаад тэгээд мал аж ахуйн салбарыг цаг уурын эрсдлээс хамгаалах гэх 2 хууль батлсан. Төсвийн тухай хуулийг мөрдөхгүй маш хэмжээний мөнгө тарааж байгаа. Дээр үеийн нэгдлийг дахиад шинээр байгуулах гэж оролдож байна. Эндээ бол хэдийн их найт төгрөг сонгуулиас өмнө цацсан. Энэ бол Монголын малчтыг бараг сая хүнийг мал бүхий иргэдэнд оруулаад тооцох юм бол бараг сая хүнийг дааж давшгүй өрөнд оруулж байгаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль гэдэг хууль оруулж ирж байна. Бүх салбарт нэг л мэргэжлийн холбоо байна. Бүх мэргэжлийн холбоонууд тухайн салбарын холбоонууд тэр холбооныхоо гишүүнчлэл заавал гишүүнчлэлтэй байна. Мэргэжлийн нэгдсэн холбоонууд нийлээд үндэсний зөвлөлийн ерөнхий сайд тэргүүлнэ гэдэг хууль одоо парламент дээр хилцэгдээд явж байна шүү дээ. Эндээс харах юм бол Монгол иргэний нийгмийн байгууллагыг шууд устгах гэж оролдож байгаа оролдлого. За 3-т нь сая гадаадын хөрөнгө оруулалтыг хөгөөд уул уурхай салбарт хамгийн эхлээд уул уурхай салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй. Уул уурхай салбарын боловсруулах үйлдвэрлэлийг зөвхөн төрийн компани хийдэг ийм хуулийн зохицуулалт хийжлээ. Тэгэхээр зөвхөн энэ бол зөвхөн уул уурхай ш. Дараа нь банк бол стратегийн салбар юм байна, харилцаа холбоо стратегийн салбар юм байна гэд явсаар хагаад хамгийн сүүлд нь Coca-Cola-гийн үйлдвэрийг хаасан жишээ бол Венесуэл. Тэгэхээр бид нар Венесуэлийн явж исэн замаар явж байгаа ойрын сүүлийн 4-5 жилийн хугацаанд өнгөрсөн үйл явдлыг харахад бол 2000-аас 2003 оны хооронд Оросын холбооны улсад болсон үйл явдал те нийгэмчилж байгаа, хэвлэл мэдээллийг устгаж байгаа, иргэний нийгмийн байгууллагуудыг устгаж байгаа энэ үйл явдал яг 2000-аас 2003 оны хооронд Оросын холбооны улсад болсон үйл явдал болж байгаа Монголд. Тэгээ тэрний дараа бол Оросд ардчил байхгүй болсон шүү дээ. Тэрийг бүгдээрээ харж байгаа тийм. Яг тэр үйл явдал Монголд өрнөж ойрын 4-5 жилийн хугацаанд өрнөж байгаа. Тэгэхээр хэрвээ Монгол ардын нам дахиад сонгогдох юм бол хамгийн түрүүнд улс төрийнхөө өрсөлдөгчдийг шоронд хийн. Дараа нь сэтгүүлч нарыг шоронд хийн. Дараа нь бизнесийнхнийг шоронд хийн. Бизнест нь бол стратегийн гэдэг
шошго нааж агаад барьж байгаа шоронд хийн удахгүй гурил стратегийн бүтээгдэхүүн болно. Гар утасны оператор компаниуд стратегийн салбар болно. Банк ус санхүүгийн байгууллагууд стратегийн салбар болно. Энэ бол хүн төрөлхтний хувьд шинэ юм биш. Монголчууд биднэр л улс төрийн популизм төглөгдөд байгаа болохоос биш хүн төрөлхтний дампуурц улсууд бүгдээрээ л энэ замыг туулсан байгаа. Бид нар зүгээр бусдын алдаанаас сурах л ёстой. Ардчлал нам нийгэмд хүсэмжт нам хэвээр байна л да. Гэхдээ өөрсдөө нэг тийм хүсэхгүй байгаа ч юм шиг яг тийм дүүрэн ирмэлзэл мэдрэгдэхгүй байх юм. Ардчлал намынхан бүр маш идэвхтэй байгаа. Маш идэвхтэй итгэл дүүрэн энэ удаагийн сонгуульд ардчлал нам нэг зүйлийг тодруулж хэлдэг. Монголын ардчлал бол ардчлал намын өмч биш. Ардчлал нам гэдэг нь Монголын ардчлалыг бүхэлдэн төлөөлдөг институт ч бас биш. Гэхдээ нэг зүйл бидний сүүлийн 34 жилийн түүхийг харах юм бол ардчилсан намгүйгээр Монголд ардчлалд орох боломжгүй гэдэг нэг нь тодорхой байгаа. Тэгэхээр ардчилсан намынхан бол бүх шатандаа маш сайн ойлгож байгаа. Бид нар энэ удаагийн сонгуулиар ялах ёстой. Тэгжээж бид нар энэ Монгол улсын уруудж дороодж байгаа уналтыг бол зогсоож чадна. Бид нар сая мөрийн хөтөлбөр дээр маш идэвхтэй ажиллаад мөрийн хөтөлбөрөөр маш тодорхой бичсэн. Хамгийн гол бидний зорилго бол энэ ардчлалын гажуудлыг засаад жинхэнэ иргэний хараат бус иргэний нийгэм, жинхэнэ хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд, жинхэнэ төрөөс хамааралгүй тусдаа өөрийнхөө төрөөс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудыг бий болгоод жинхнээсээ ардчилсан төрийн институтуудыг бий болгох ёстой гэдэг бол маш сайн ухамсарлаж байгаа. Одоо ч гэсэндээ ардчилсан намынхан маш идэвхтэй ажиллаж байна. Аймаг, сум, баг, Улаанбаатар хотод хороо бүр үүрийн түвшиндээ ч гэсэндээ маш идэвхтэй ажиллаж байна. Бид нар сонгуульд бол маш сайн зохион байгуулалттай, нэгдмэл тэгээд тодорхой зорилготой сонгуульд орж өрсөлдөнө. Мэдээж Монголын ард түмэнд дүнгээ тавина. Хэрвээ ардчилсан нам ялж иж энэ уналтыг зогсоош. Өөр Монголд тийм институт байхгүй. Өнөөдөр Монголын төрийн байгууллага ардчилсан дүртэй харагддаг төрийн байгууллага дотор шүүх ганцаараа үлдлээ. Монголын нийгэмд ер нь ардчилсан нам л үлдлээ. Ардчлалын төлөө зогсож үлдэж байгаа хоёр институт л байна Монголд. Залуу хүний хувьд Монголд өөрчлөлт өсөө гэж боддог гурван зүйл. За хамгийн ихэнд нь бид нар энэ байгалийн баялгаас олж ирж байгаа. За магадгүй маргааш ингээд сэргээгдэгч хүчний ардчилсан нам ялаа сэргээгдэгч хүчний салбар экспортын том салбар болох боломжтой. Ингээд явлаа гэхэд эндээсээ иргэдтэй тэр баялаг нь хүртдэг тэр эдийн засгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Орлого хуваарлалт, зөв хуваарлагддаг эдийн засгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ялангуяа улс төрчдийн нөлөөнөөс ангид улс төрчдийн шийдвэрээр ноогд ашиг хуваарлдаггүй, халамж болгож тараадгүй тэр орлого хуваарлагддаг механизмаа бид нар олох хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол улсад өнөөдөр нэг маш дутагдж байгаа нэг зүйл бол мэдлэг, ёс суртахуун хоёр байна. За бид нар ёс суртахууны хувьд урт хугацаанд эргэж санаж бодож сайжруулах юм байгаа. Хамгийн бидний одоо энэ улс төрд ажиллаж байгаа зөв шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн анхаарах ёстой зүйл бол Монгол улс бол үнэхээр мэдлэгийн хувьд бол мэдлэгийн тэр цөм гэх юм уу те тэр мэдлэгийн тэр сав нь бол үнэхээр жижигэрж байна, нэмгэрж байна. Яагаад гэвэл мэдлэгтэйнүүдээ гадагшаага алдаж байна. Мэдлэг эзэмсэн залуучуудаа гадагшаа алдаж байна. Монголд мэдлэг түгээдэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд нь бүгдээрээ бараг хуурамч болчихлоо. Шинжлэх ухааны академи гэдэг хуурамч байгууллага, академич гэдэг нэг хүн байдаг. Бүгд тэрний үгээр явдаг. Их сургуулийн багш нарын хичээлийн танхимд хэлж байгаа үнэн ярьж байгаа юм орчлонгийн абсолют үнэн юм шиг болчихлоо. Тэр ийм нийгэмд бол урт хугацааны хөгжил дэвшлийн тухай ярьж чадахгүй болно угаасаа. Тэгэхээр бид нар яаж мэдлэгийн энэ хуримтлалыг яаж бий болгох вэ гэдэг энэ дээр бас маш их анхаармаар байгаа. За гурав дахь юм нь бол эдийн засгийн хөгжлөөс гадна бид нар энэ нийгмийн хөгжлийг ер нь бид нар яаж авч явах вэ? Монголын нийгэм бол хоорондоо улам бүр ялгаа нэмэгдэж байгаа хоёр туйл бий болж байна. Улаанбаатар хотын за туул голын гүүрнээс урагшаага гэж хэлчихэ тий. Цоо шал өөр ертөнц. Хойшоогоо долоон буудлаас хойшоогоо бас шал өөр ертөнц. Хөдөөж гэсэн ялгаагүй. Тэгээ энэ бол эхлээд орлогын ялгаа шиг харагддаг байсан. Дараа нь боловсролын ялгаа шиг одоо бол эрүүл мэндийн ялгаатай байдалтай болж байна тий. Одоо ингээд харах юм бол бид нэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаана авч чадаад хаана авч чадахгүй нэ гэдгийг харъя л да. Би ганцхан тойлъя. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нас барж байгаа 100 хүн турчмын 72 нь эмнэлгээс гадуур нас барж байна. За энэ эмнэлгээс гадуур нас барж байгаа 72 хүний тэн хагас нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийн аварч болохоор хүмүүс байсан байна.
Тэгээд энэ эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсийн газар зүйн байршлаараа ч юм уу хаана вэ нүгэ харах юм бол нөгөө л Улаанбаатар хотын гэр хороолол хөдөөд, суманд, багт. Тэгэхээр эн чинь явж байгаад цааталтаа монголчуудын зарим нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байдаг болсон ийм нөхцөл байдалтай болчиход. Энэ бол бас 3 дахь төр санаа зовоосон асуудал нь гэж байна. Хэдүүлээ тийш жоо халхангаа ярилцъя. Зяак 10 жилийн дараах Монгол улсыг ямараар төсөөлж байна? Нөхцөлтэй хариулъя. За. Хэрвээ ардчлан нам ялах юм бол 10 жилийн дараа яг л 2010-ад оны үед байсан шиг монголчууд эх орондоо амьдрах гэж, хөөж бүтээх гэж буцаж эх орон руугаа цувсан. Улс орондын бизнесээ ихэд хамгийн тааламжтай орчинд бүрдсэн. Магадгүй Монгол улс эрчим хүчний том экспортлагч орн болсон. Бүс нутагтаа эрчим хүчний салбарын шилжилт гэж, энергийн шилжилт гэж байгаа энэ шилжилтийн хурцгагч болсон. Монголын залуучууд англи хэл дээр ерөнхий улс орны сургууль төгсөөд англи хэл дээр математикийн шалгалт өгөөд дэлхийн хамгийн одоо сайн сургуулиудад өөрсдийнхөө хүссэн мэргэжлийг сонгоод суралцах боломжтой тийм улс орн болно. Хамгийн гол нь монголчууд өөрсдийнхөө ирээдүйд итгэдэг. Дэлхий дээр Монгол улсын паспортыг аль ч улсын хилийн шалган нэвтрүүлэгтээр авчиад өгөхөд Монгол улсын иргэн байна гэд дуртай яв хүлээж авдаг тийм улс болсон байна гэж бодож байна. За нөгөөх нь хэрвээ эсрэгээрээ бол биднийг шууд илэрхийлж байгаа улс бол Венесуэлтэй л адилхан болсон байх. Таны ширээний 3 ном? Ширээний ном гэж яг тийм байнга байдаг ном бол байхгүй. Одоо уншиж байгаа ном бол би Ергийн гэдэг хүний Quest гэдэг номыг уншиж байна. Эрчим хүчний стратегтэй холбоотой ном. За саяхан юу уншлаа? Достоевскигийн газар доороос өгүүлэх нь л шивнэх юм лөө. Тэрийг эхлүүлээд орхицсан, дуусаагүй орхицсан байж гэн. 2 ном шинээр захиж авчруулсан, нээж арай амжаагүй байж гэн. Нэг нь болохоор New Map гэдэг энэ эрчим хүчний салбарын бас орчин үеийн сэргийгдэх эрчим хүчний салбарын хөгжил өөрчлөлт улс орнуудын дэлхийн геополитикийн газрын зураг яаж өөрчлөгдөж байгаа талаар нэг ном авчруулсан. За нэг тиймэрхүү байдалтай л байж байна. Таны хамгийн сонсох дуртай 3 дуу? Дуу ч одоо тэгээд манай аав нь хөгжмийн багш л та. Гэхдээ би нэг айхтар тийм дуунд ингээд тагтаад байдаг. Нилээн сонсох дуртай дуу бол юу яж магадгүй юм. Алтан намар. Монгол дуу юм. За хэлж ийч нөгөө юм. Сосор оромгой бид нар соох гэдэг л дээ. Сосор оромгой надад юу намайг гадагшаа явахад CD-гээ бэлгэлж явж байсан. Тэгээд сосор оромгын дуунууд дуртай, ер нь бүгдээрэнд нь дуртай сонсдог. Гаднаас бол жоохон би угаасаа бүр жоохон хүүхдтэй хасаа сонсдог байсан. Nirvana амтлагт дуртай. Nirvana-гийн дуунуудыг сонсдог. Таны аялаж ирсэн газруудаас хамгийн таалагдсан гүн сэтгэл үлдээсэн 3 газар айлж? За нэгдүгээрт нь Япон. Японы надад маш гүнзгий сэтгэл төрүүлсэн зүйл бол Япон хүн одоо цаг дээр амьдард юм байна гэдгийг бид ойлгосон. Ягаад гэвэл тэднэрт салхи, дуу чимээ, нарны элчтэй маш чухал. Гэртэн орсон ч гэсэндээ тэр гэрээ орон зайгаа зөв төлөвлөсөн байгаа. Тэр хоолны амт бүх юм маш чухал. Тэгэхээр японочдоос надад гүнзгий сэтгэл үлдээсэн юм бол одоо цаг дээр амьдардаг хүмүүс. Яг тэгвэл тэр ингээд бүх юмыг мэдрэх амар дуртай. Баашингийнх нь хажуугаар явах жижигхэн хонх байсан гэсэндээ хонхны жингнээ тэр салхины хувьчийг хүртэл сонсож байдаг. Жижигхэн тарайлангийн талбай руугаа урсгасан сууг татсан байсан ч гэсэндээ тэр урсгал усных нь чимээнд нь ач холбогдол өгдөг. Одоо цаг дээр амьдардаг хүмүүс. Нөгөө хоёр нь нэг нь бол Шотланд. Шотландын ялангуяа Эдинбург. Би тэнд бараг жил амьдарсан. Эдинбург бол дэлхийн соёлын хувьд багтсан. Ер нь сэргэн мандалтын зууны барилга архитектур, утга зохиол, дүрслэх урлаг, шинжлэх ухааны мэдлэгийн ноён оргил. Тэнд одоо жишээлх юм бол Дэвид Хьюм, Адам Смит амьдарч байсан. Нэг цаг үед амьдарч байсан, бүтээлээ төөрөвж байсан. Гайхамшигтай баг. Тэр бол амар том сэтгэл үлдээсэн.
хот санагдаж байна. За газар. дараачих нь бол Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс бол тэр нийгмийн янз бүрийн гаралтай, янз бүрийн шашны юм уу нийгмийн хөгжлийн ч юм уу итгэл үнэмшилтэй, янз бүрийн арьсны өнгөтэй хүмүүс Америкийн нэгдсэн улс гэдэг нэг тийм эрх зүйн орчинд бие нэгэ хүндэтгээ зэрэгцэж оршоод хамтарч ажиллаад хөгжиж дэвшиж байгаа. Тэр бол бас нэг гайхамшигтай. Ялангуяа Америкийн нэгдсэн улсад байж байгаа тэр биеийнхаа ялгаатай байдлыг, ялгаатай үзэл бодлыг хууль зөрчөөг бол ялгаатай амьдралын хэв маягийг бүгдийг хүлээн зөвшөөрч зэрэгцэж оршиж чаддаг. Тэр бол бас нэг гайхамшиг дэлхийн. Та монгол хүний юунд итгэдэг вэ? Монгол хүний юу? Монгол хүний ер нь Монголын ёсонд нь итгэдэг. Би нэг монгол хэлний ёс гэдэг үг бол одоо бид нар ингээд эрх зүйт ёс, хууль дээдлэх ёс, хуульд ёс, ёс зүй, ёс суртахуун гэдэг ингээд англи хэлний маш олон үгийг монгол хэл рүү орчуулахдаа ашиглаж байгаа ёс гэдэг нэг үг байгаад шүү дээ. Энэ бол 13 дугаар зуунд монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оюун санаа сэтгэлгээнд хувь нэмэр оруулсан амар том нөлөө. Одоо ингээд ойролт орнуудаар яваад харах юм бол тэр тэдний итгэж үнэмшдэг шашнаас нь өндөр ёс гэдэг юм, Монголын ёс гэдэг юм байгаа. Байсан. Одоо англи хэл дээр энэ үгийг ясаа гэж бичиж байна. Бас л унших юм бол энэ бол Монголын ёс байгаа байхгүй цааталтаа. Тийм учраас энэ Монгол ёс гэдэг байгаа юм чи өнөөдөр бид нар буцааж зөв таньж ойлгож чадж байна үгүй юу гэдэг нь бидний асуудал байгаа байхгүй. Тэрнээс энэ олон 100 жилийн туршид монголчуудыг нэг үндэстэн байлгасан, монголчуудыг эзэнт гүрэн байгуулахад нь тэр нөлөөлсөн тэр олон хүчин зүйлсүүдийн хамгийн чухал нь энэ ёс байсан. Тийм ч учраас Монгол тухайн үедээ их эзэнт гүрэн байгуулчаад байж хахад олон хэлийн, олон үндэстний энэ улсыг яаж нэг захиргаан дээр удирдах гэсэн бэ гэхээр энэ ёс гэдэг юмны доор байсан учраас л бүгдээрээ зэрэгцэж инх хамгаалал оршиж байсан. Өнөөдөр ч гэсэндээ бид нар энэ үгийг буцаагаад ашиглаж байгаа. Бид нар rule of law жишээлх юм бол хууль дээдлэх ёс гэж байна. Этик гэдгийг бид нар ёс зүй гэж байна. Moral гэдэг ёс суртахуун гэж байна, тэ. Тэгэхээр энэ бүхний нийлбэр нь гэж хэлээд та, тэ. Ёс гэдэг Монгол нэг үгээр илэрхийлэгддэг. Энэ бол Монголын өнгөрсөн түүхэндээ мандан бадарч байсан тэр үеийн ч гэсэндээ хамгийн том нөлөө үзүүлж байсан зүйл байсан. Монголыг ирээдүйд авч явах хамгийн чухал зүйл ч гэсэндээ энэ Монгол ёс. Тэгэхээр бид нар өөрсдөө монгол хүн байх тэр монгол ёсоо ойлгох, монгол ёсоо одоо хойч үеийнхэн залгамжлагчийн хуваар өөртөө жинхэнэ тээж явдаг тийм чадвартай байх хэрэгтэй гэж бодож байна. Миний асуугаагүй тэгээд энэ контентыг үзэж байгаа хүмүүст хэлмээр зүйл байвал товчгойлооч. Ер нь монголчуудыг бид нар сая бид нарыг 10хан жилийн өмнө гэхэд Монгол улсын ирээдүйг дэлхийн нийтээр шагшин магтаад энэ дараагийн Дубай, дараагийн Катар болох юм байна. Энэ байгалийн баялгаас орж ирсэн дараагийн Норвегийн сан, дараагийн Temasek ч юм уу тийм том сангууд болох юм байна. Монголыг инженерүүд, уул уурхай инженерүүд, боловсруулах үйлдвэрлэлийн инженерүүд, санхүүгийн ертөнц Монголыг сонирхдаг үе байлаа шүү дээ. 10хан жилийн өмнө. Одоо Монголын талаар асууж байгаа. Сая Ардчилсан холбоо, олон улсын ардчилсан холбооны хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Бидний төсөөлснөөс ардчлалын чанар муу болчихжээ гэдэгтээ санал нэг байна, тий. Тэгэхээр энэ их уналт уруудлыг бол бид нар цаг алдахгүй тасалдан зогсоох хэрэгтэй. Өнөөдрийн ирэх барьж байгаа Монгол ардын нам дахиад сонгогдох юм бол энэ уналт шууд дарангууллын тогтолцоор явна шүү. Тэрийг л хэлмээр. Өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байна да? Өнөөдөр би одоо энд хаан дүүргийн намынхантайгаа уулзаад орой нэг 19 цаг хүртэл уулзалттай байна. Тэгээд гадуур нэг гэрийнхэнтэйгээ хоол идээд тэгээд амрана да. Хооллооны өнгө угаасаа юм уу те? Ямар хоолоо гэдэг үг юм чинь? Юуны хөгжмийнхэн бол баритон хоолоо гэдэг. Монголчууд Монголд бол миний хоолойтой төстэй хоолойтой хүмүүс бол дагирын згоо гэдэг юм билээ. Намайг үндэсний яриад байгаас намайг бас зарай жоохон залуу байхад санал тавиад Монголын ерөөл магтаалыг уншаад сан хөмрөхтөө бол ийм хоолоогоор уншуулах зарим талаараа тийм тохиромжтой байд юм байна л да. Уншуулах тийм юу тавьж ирсэн. Би тэгээд тухайн үедээ унших гэж үзээд миний авьяас үрээгүй харамсалтай. Хоолойнд авьяас нүрээгүй. За баярлалаа бүх төлөвлөгөөнд амжилт хүсье. Амжилт.